That government of the people, by the people, for the people. Да здравствует мир международный. Урд минь Монголын уудам хад, хойно минь Монголын хүчрхэг их мордчрэг байваа. Одоогоос 89 жилийн өмнө буюу 1937 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Техас мужийн зүүн хэсгийн Нью Лондон хэмээх тосгонд тухайн үедээ дэлхийн нийтийг зочролт автуулсан нэгэн аимшигтай осол болсон юм. Тухайн өдөр тосгоны сургуульд хичээл энгийн өдрийнхөөрөө эхэлж ойролцоогоор 700 гаруй хүүхэд болон багш нар хичээлдээ сууцгааж мөн тарах цагж төгөж байлаа. Тус сургууль нь шинэ барилгатай бөгөөд гаднаас нь харахад бат бөх орон нутгийнхан бахархал болсон сургууль байв. Тухайн үед тэнд ямар ч алан хядах ажиллагаа эсвэл ямар нэгэн аюултай үйл явдал болоогүй бөгөөд бүх зүйл амар амгалан тайван байсан ч сургуулийн зойрын хэсэгт буюу шалны хавтангийн доор хүний нүдэнд үл үзэгдэх мөн ямар ч үнэр мэдэгдэхгүй байгалийн хий айжмаар хуримтлагдсаар байсныг тэр үедээ хэн ч мэдсэнгүй. Тус сургуулийн захиргааны зүгээс сургуулийн урсгал зардлыг хэмнэхийн тулд газрын тосны үйлдвэрийн ашиглаад хайсан үнгүй хаягдалхийг ашиглагаар шийдсэн байсан бөгөөд уг хаягдалхийн үнэргүй тул хий алдагдж байгааг мэдэх ямар ч боломж байсангүй. Ийхүү хий багаар алдагдсанаар барилгын суур хэсгийг бүхэлд нь хийгээр дүүргэсэн бөгөөд өчүүхэн оч асах төдийд сургууль дэлбэрэхэд бэлэн болоод байж ингээд гів гинэт сургууль дэлбэрэв. Дэлбэрэлт ганцхан хормын дотор ботсон бөгөөд сургууль бүхэлдээ тав тийш цацагдан дэлбэрч ганцхан секундын өмнө анги танхимдаа сууцгааж байсан хүүхдүүд нуранганд дарагдсан аимшигтай дүр зураг бий болов. Энэхүү аимшигтай үйл явдал нь ямар нэгэн санаатай аллах эсвэл хавтлаг огтоосон биш бөгөөд гагцхүү хайхрамжгүй байдал, хариуцлагагүй шийдвэр, мөнгө хэмнэх гэсэн ядмаг аргуудын нийлбэр үр дүн байлаа. Энэ үйл явдал нь Америк нэгдсэн улсын түүхэнд сургуулиудын дунд тохиосон хамгийн аимшигтай, хамгийн эмгэнэлтэй үйл явдал болж бүртгэгдсэн юм. Учир нь тэнд 300 гаруй хүүхэд газар дээрээ амнасаа авчжээ. Та бүхэндээ манай хамтран ажиллагч байгууллага авторгын хууль зүйн товчоогоо танилцуулж байна. Хэрвээ танд болон таны аж ахуй нэгжид ямар нэгэн байдлаар хууль эрх зүйн зөвлөмж туслалцаа хэрэг болвол авторганд хандаарай. 1930-ад он бол Америк нэгдсэн улсад тэр дундаа Техас мужийн хувьд газрын тосны олборлолт огцом нэмэгдэж, хаасайгүй шин цоонгүй духагдж, мужийн эдийн засаг бусад мужуудтай харьцуулахад огцом дээширч байсан цаг үе. Энэ ч утгаараа Техас мужид орших Нью Лондон хэмээх тосгоныг тойроод асар олон тонны нефтийн ордууд байгуулагдаж, тэдгээр бүх ордуудын улмаас тухайн тосгон нэлээд орлого сайтай, амжиргаа өндөртэй мэт харагддаг байв. Гэвч бодит байдал дээр нөхцөл байдал өөр байлаа. Учир нь тухайн үед Америк нэгдсэн улсад санхүү эдийн засгийн их хямрал үргэлжилж байв. Их хямрал газрын тосоор баялаг Техас мужигч тойроогүй юм. Иймээс энэхүү хямрал нь орон нутгийн төсөв, ялангуяа сургуулиудын санхүүд маш хүчтэй дарамтыг үзүүлжээ. Төрийн сангаас ирэх санхүүжилт багасж, сургуулиуд аль болох бага зардлаар үйл ажиллагаагаа явуулах шахалтанд орж эхэлжээ. Ийм нөхцөлд Нью Лондон сургуулийн удирдлагуудад нэгэн ухаалаг шийдвэр гаргасан нь ойролцоох нефтийн талбайгаас гардаг үйлдвэрийн хаягдал байгалийн хийг сургуулийн халаалтанд ашиглах шийдвэр байв. Энэхүү хийн илүүдэлхий байсан тул үйлдвэрүүд бараг үнгүй өгдөг, заримдаа бүр хаягддаг байж. Иймээс тэндээс хаягдалхий авах нь хувьд зөрчөөгүй үйлдэл байсан бөгөөд үнэндээ 1930-ад оны үед энэ төрлийн стандарт гэх зүйлч байсангүй. Гэхдээ хамгийн аюултай нь сургуулийн үнгүй авч ашиглаж байсан энэхүү хаягдалхий нь ямар ч үнэргүй хий байж. Өнөө цаг үед хий алдагдвал шууд мэдэгддэг. Харин 1937 онд хийд үнэр оруулах журам огтоосон байсангүй. Иймээс хоолой хий алдлаа гэхэд тэр нь үнэртэхгүй, харагдахгүй, бараг сонсогдохгүй. Өөрөөр хэлбэл илрүүлэх ямар ч боломжгүй байв. Тухайн сургуулийн хийн хоолойнууд нь барилгын доогуур татагдсан байж, улмаар цаг хугацаа өнгөрөх тусам холбоосууд нь суларч жижиг ан цав үүсснээр хий алдагдах болж хийн анги танхим руу биш харин шавны доорх хаалттай орон зайд айжмаар хуримтлагдсаар байв. Энэ нь мэдээч хэрэг хамгийн аюултай нөхцөл байдал байлаа. Учир нь агаар сэтгэлт бараг ордоггүй хаалттай орчинд хий ингэж ихээр хуримтлагдсанаар дэлбэрэхэд яг тохиромжтой нөхцөл байдлыг бий болгосон байна. Сүүлдээ цагдаагийнхан болон мэрэгжилтнүүд ирээд яг хэдийн хугацаанд хий алдсныг тогтоож чадаагүй бөгөөд барилга дэлбэрсэн тул тогтоох боломж байсангүй.
Гэхдээ хэдэн 7 хоног, магадгүй хэдэн сарын турш барилгын доор хий хоримтлагдсан байж магадгүй гэж үзжээ. Ингээд 1937 оны 3 дугаар сарын 18-ны өдөр жирийн нэгэн цахилгааны унтраалга дарагдах төдийд барилга бүхэлдээ дэлбэрэв. Дэлбэрэлт 3 дугаар сарын 18-ны өдрийн үдээс хойш 15 цаг 17 минутанд болсон бөгөөд уг дэлбэрэлтийн дараагаар Нью Лондон тосхон яг боддоор оршуулгын газар болон хувирчээ. Тухайн өдөр амиа алдсан хүмүүсийн тоо аль биесээр 300 хэмээн үздэг бөгөөд тэдгээрийн дийлэнх нь 7-оос 18 насны хүүхдүүд байв. Мөн 40 гаруй багш болон ажилтан амиа алдаж 100 гаруй хүн маш хүнд гэмтэл авсан байна. Гэхдээ бодит байдал дээр 300-аас ч олон хүн амиа алдсан байж магадгүй гэж үздэг. Учир нь зарим хүүхдүүд дэлбэрэлтийн улмаас танигдах аргагүй болсон, мөн зарим айл нэгээс олон хүүхдүүдэд алдсан боловч бүртгэгдэн дутуу үлдсэн гэж үздэг. Дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн бие цогцос нуранганд дарагдан хэлбэрээ алдаж, төмөр багнууд бүгд цаас шиг нугарч, сургуулийн зарим хэсгүүд бүр хэдэн зуун метрийн цаана хүртэл шидэгдсэн гэдэг. Тэдгээр хэсгүүдийг дагаад хүмүүсийн гар хөл биеийн хэсгүүд ч мөн хотын өнцөг болон бүрт цацагдан тарсан байдаг. Ийхүү аврах ажиллагаа эхэлмэгц эцэг эхчүүд яаралтай ирцгээж цагдаа болон онцгойгийнхонтой хамтран өөрсдийн гараар барилгын нурангийг ухацгааж мөн ойролцоо байсан газрын тосны талбайн ажилчид ямар ч техникгүйгээр улаан гараараа сургуулийн нурангийг цэвэрлэх ажиллагаанд тусалж зарим эцэг эхчүүд хүүхдүүдийн цогцсыг таних тулд хувцас болон гутлыг энд тэндгүй хайж байв. Мөн хамгийн харамсалтай нь дэлбэрэлтийн дараа нэлээд хүүхдүүд амьд үлдсэн байсан боловч хит удаан нуранганд дарагдсан байдалтай байж эмнэлгийн тусламж авч чадаагүйгээсээ болоод маш олон хүүхдүүд амиа авчжээ. Ийм аимшигтай үйл явдал болж 700 гаруй хүн хохирсон тэр орой тосгоны бүх айлууд хар далбай мандуулж уг тосгон хонхны баяр хийх төгсөх ангийн сурагчдгүй болж тосгон бараг бүхэлдээ шахуу хүүхэдгүй болон хувирчээ. Нэг ёсондоо бол бүхэл бүтэн нэг тосгоны ирээдүй нэгээс 2 үеийн хүүхдүүд ганцхан өдрийн дотор устж үгүй болсон аимшигт явдал байв. Нью Лондонгийн уг дэлбэрэлтийн дараагаар Америк нэгдсэн улсын нэг зүйлийг ойлгосон нь аюулгүй байдлын стандарт бий болгох ёстой гэх ойлголт байв. Ер нь аюулгүй байдлын стандарт гэх зүйл нь өмнөх золгүй хүмүүсийн амь нас цусаар бичигддэг жамтай. Эхний ээлжинд уг дэлбэрэлт яагаад болсныг хэн ч ойлгосонгүй. Зарим нь бүр санаатай алан хядлага байсан. Коммунистууд эсвэл нацистууд хийсэн гэх мэтээр таамаглаж байв. Гэвч нуранг дундаас илэрсэн баримтуудаар энэ нь халдлага бус харин системийн алдаа болох нь айжмар тодорхой болж эхэлсэн юм. Ингээд шинжээчид нэлээдгүй хүчин чармайлт гарган ажилласны эцэст уг дэлбэрэлт нь барилгын суурийн дор хоримтлагдсан байгалийн хийнээс болсон гэх урьдчилсан дүгнэлт гарсан байна. Мөн удалгүй сургуулийн захиргаа үнгүй хаягдalхий татдаг байсан тогтоогдож мөн тэр хийн үнэргүй стандартын бус дээрээс нь хийн хоолойнд хуучирсан холболтууд нь суларсан удаан хугацаанд хий алдагдсан гэх мэтээр хэргийн үнэн зөв шалтгаанууд дэлбэрэлтийн бодит хүчин зүйлс ар араасаа ил бодож эхэлцгээсэн юм. Мөн тухайн үед байгалийн хийд үнэр оруулах шин журам цаашлаад сургуульд хийн систем суйрлуулах тусгай стандарт инженер заавал шалгах ёстой гэд ямар ч хууль дүрэн байсангүй. Нэг ёсондоо бол тэнд хууль зөрчсөн зүйл байгаагүй бөгөөд харин хууль нь өөр тухайн цаг үед дутуу байж улмаар амиа алдсан хүүхдүүдийн ар гэрийнхэн ер нь тосгоны иргэд бүхэлдээ сургуулийн удирдлагууд орон нутгийн засаг захиргаа газрын тосны компаниудыг буруутгаж эхлэв. Ийм аимшигтай зүйл болцоход байхад хэн нэгэн мэдээч хэрэг заавал хариуцлага хүлээх шаардлагатай. Гэвч цагдаагийнхан ямар ч санаатай гэмт хэргийн сэтэл олж тогтоогоогүй мөн сая хэлсэнчлэн хууль зөрчсөн зүйл байгаагүй учраас уг дэлбэрэлтийн дараагаар хэн ч ял авч шоронд орсонгүй. Мөн уг үйл явдлын дараагаар Америк нэгдсэн улс болон бусад оронд байгалийн хийд заавал үнэр оруулах шин журам, шин шаардлагыг бий болгосон байдаг. Мөн сургууль болон олон нийтийн барилгад хий ашиглах стандартыг тогтоож хэдийгээр Нью Лондон сургуулийн дэлбэрэлт нь түүхэнд осол хэмээн нэрлэгдсэн боловч үнэн хэрэгтээ бол системийн алдаанаас үүдэн бий болсон нийгмийн гэмт хэрэг байв. Америк нэгдсэн улс дэлхийн нийтээр бүхэл бүтэн нэг тосгоны нэг үеийнхнэр Золиасхийн байж байгалийн хийний салбарт стандарт гэх зүйлтэй болцгоосон юм. Ийхүү өнөөдрийн дугаар маань энэ түрээд өндөрлөж байна. Та бүхэнд тодорхой хэмжээнд таалагдж мэдээлэл өгсөн байх гэдэгт бол найдаж байна. За ингээд дараагийн дугаараар дахин уулзлаа түр баяртай.